Хятад хэлний алсын зайн сургалт. Сайн байцгаана уу үзэгчдээ. Хятад хэлний дунд чатны хичээл эхэлж байна. Бид өнгөрсөн хичээлээр хуан бао, суан ши, кумпа, чи, ёо, бүжианда гэх мэт үг хэллэгийг үзсэн. Үзснээр давчгаан давтъя. Эхний үг бол хуан бао, байгалаа хамгаалах гэсэн утгатай. Жишээ нь хуан бао баого, байгаль хамгаалгын тайлан, хуан бао су сян, байгаль хамгаалах үзэл санаа, хуан бао му бяо, байгаль хамгаалах зорилт гэх мэт. Өгүүлбэрт орсон байдлаа эргэн харъя. 环保方法很多，比如人人都不用一次性的日用品等。Байгалаа хамгаалах арга их олон. Жишээ нь хүн бүр өдөр тутмын нэг удаагийн зүйл хэрэглэгээ болох гэх мэт. Өмнө үтсэн дараагийн үг бол 算是 эцэстээ яадаг ч байсан гэсэн утгатай шүү дээ. Жишээ нь 你的愿望现在算是实现了. Чиний хүсэл яадаг ч байсан хэрэгжлээ. Бидний өмнө үтсэн бас нэг үг бол 恐怕. Кумпа гэдэг үгийг бид даншин санаа зовх гэсэн утгатай үгтэй ижил утгаар нь авсан. Жишээ нь 我恐怕你今天迟到。我担心你今天迟到. Чамайг өнөөдөр хоцрогно гэж санаа зовж байлаа гэж орчуулна. Тэгвэл кумпа тодтол гишүүн болж болдоггүй бол даншин нь тодтол гишүүн болдгоороо ялгаатай гэж үзсэн. Түүнээс гадна магадлалгүй таамаглан санаа зовх гэсэн утгыг даншин гэдэг үг илэрхийлдэг. Жишээ нь 妈妈，你不用担心，我在中国过得很好。Ээж та санаа зовох хэрэггүй, би Хятадд сайн байгаа. Өмнөх хичээлээр үзсэн нэг бүтэц бол чи ёо гэсэн утгатай. Энэ бүтэц маань зэрэгцэн нийлмэл өгүүлбэрийг үүсгэдэг ба хоёроос дэш аливаа эд зүйлийн шинж чанар, мөн үйл явдлын өрнөлийг илэрхийлнэ. Жишээг харъя. 在中国旅游，既可以看风景，又能学汉语。 Хятад руу аялах нь орчныг үзээд зогсохгүй хятад хэлээ сурч болно. Энэ өгүүлбэрт орчин үзэх, хятад хэл сурах гэсэн хоёр үйл зэрэг өрнөж байна. Дараагийн өгүүлбэрт 这双鞋既贵又难看，别买了. Энэ гутал үнэтэй дээр муухай юм битгий ав. Харин энэ өгүүлбэрт үнэтэй, муухай гэсэн хоёр үнэлэмж зэрэгцэн оршиж байна. Өмнөх хичээлээр үзсэн сүүлийн үг бол бүжианда. Санал нийлэхгүй байгаа тохиолдолд хэрэглэгддэг үг. Жишээг харъя. 贵的不见得比便宜的好. Үнэтэйгээд хямцганаасаа сайн байх албагүй. 国外的大学不见得适合你的孩子. Гадны их сургуульгээд танай хүүхдэд тохирно гэсэн үг биш. Үзэгчдээ бид өнгөрсөн хичээлийн агуулгаа тавчгаан давтлаа. Одоо харин шинэ хичээлээ үзье. 黄金周 алтан 7 хоног. Энэ юу гэсэн үг юм бол? Хятадд хаврын баяр, уулз тунхаг гэсний баяр, хөдөлмөрчдийн баяраар 7 хоногийн хугацаатай амардаг. Тиймээс тэдгээр амралтын өдрийг Хуанжинжоу буюу алтан 7 хоног гэж нэрлэдэг байна. Тэдгээрийг мөн Шии Хуанжинжоу, Уи Хуанжинжоу гэх мэтээр нэрлэдэг байна. Тэгвэл эдгээр урт амралтын өдрүүдээр хин хөнгөө гэр гэрлөөгөө боцох нь мэдээч үү дээ. Харин ямар хүндрэл бэрхшээл гардаг бол дараах харилцан ярианаас мэдэж авцгаая. 黄金周出门的人很多，机票很紧张，我们提前在网上预订一下吧。好的，你能不能查查那几天去桂林的航班？我们一起看看。稍等，查到了，每天有4趟，早上8点的最便宜。8点的有点早，有没有晚点的？有10点的，但是比8点的贵1倍。差这么多呀？还有几点的？有没有 便宜点的？还有下午2点和6点的，比10点便宜点。下午的有点晚，那还是订早上8点的吧。 Та бүхэн ерөнхий агуулгыг нь ойлгосон байхаа. Илүү сайн ойлгож авахын тулд шинэ үг хэллэгээ мэдэж авцгаая. Эхний үг бол 预订 урьдчилан захиалах, 预订房间 өрөө захиалах, 预订机票 онгоцны тасалбар захиалах, 预订杂志 сэтгүүл захиалах гэх мэт. Тэгэхээр энэхүү үгтэй ойролцоо утгатай бас ижилхэн дуудлагатай үг бол 预订 урьдчилан товлох, тогтох гэсэн утгатай үг байна. Жишээ нь харъя. 预订时间 цаг товлох, 预订计划 төлөвлөгөө тогтох, 预订明年完工 эх жилийн ажлын гүйцэтгэлийг тогтоох гэх мэт. Дээр хоёр үгийн өгүүлбэрт орсныг нь орчуулцгаая.
我要预定一个房间. Би нэг өрөө захиалмаар байна. Би сая ан预定计划进行. Тэмцээн тогтсон төлөвлөгөөний дагуу явагдана. Харин одоо та бүхэн дараах өгүүлбэрт тохирохыг нь сонгоод өгүүлбэрийг үүсгээрэй. 请给我一张去新加坡的往返机票. 하루가 тулгая. 请给我预定一张去新加坡的往返机票. Надад Сингапурын ирэх буцах онгоцны тасалбар захиалчихгүй юу? Тасалбар захиалах тухай гарч байгаа болохоор мэдээж хоёр дахь хувилбар нь зөв юм. Харин харилцан ярианд маань юу гэж орсныг иргэнэг харъя. 我们提前在网上预定一下吧。 Цахимаар урьдчилаад захиалцгаая гэж орсон байх нэ. Бидний үзэх дараагийн үг бол ханбан нислэг гэсэн утгатай үг байх нь. Жишээ нь Гуйлэнда ханбан Гуйлэний чиглэлийн нислэг. Шанхайда ханбан Шанхайн чиглэлийн нислэг. Монгуда ханбан Монголын чиглэлийн нислэг гэх мэт. Өгүүлбэрт орсон байдлыг нь сонирхъя. 因为有误所有的航班都已取消. Манайтай байгаад бол бүх чиглэлийн нислэг цуцлагдсан. Харин манай харилцан ярианд 好的，你能不能查查那几天去桂林的航班？我们一起看看。 чи одоо тэдгээр өдрүүд дэх гүйлийн онгоцны нислэгийг гаргатгаж чадах уу? Харилцан ярианаас мэдэж авах дараагийн үг бол бэй дахин гэсэн утгатай үг. Жишээ нь дуа и бэй нэг дахин олон, шао лян бэй хоёр дахин цөөн, зун ши бэй 10 дахин хүнд, чин ба бэй 8 дахин хөнгөн гэх мэт. Өгүүлбэрт орсныг ажиглая. 婴儿的体重一年增加了1倍. Нийт хүүхдийн биеийн чин жилдээ нэг дахин нэмэгддэг. Тэгвэл та бүхэн зургийн дагуу бэй оруулан өгүүлбэрийг гүйцээгээрэй. 他们工资比我们 гүйцэснээ харьцуулж хараарай. 他们工资比我们多1倍. Тэдний цалин биднийхээс нэг дахин их гэх юм уу? Эсвэл 他们工资比我们少1倍. Тэдний цалин биднийхээс нэг дахин бага гэж болох нэ. Харин бидний харилцан ярианд юу гэж гарлаа? 有10点的，但是比8点的贵1倍。 10 цагийнх байна. Гэхдээ 8 цагийнхаас нэг дахин үнэтэй байна гэж гарсан байна. Өнөөдрийн хичээлээр үзэх ёстой сүүлийн үг бол 차, ялгаа, зөрөө гэсэн утгатай үг юм. Жишээ нь 차很多, их зөрөөтэй. 차的远, хол ялгаа гэх мэт. Харин бидний үзсэн харилцан ярианд 差这么多呀？还有几点的？有没有便宜点的？ ийм их зөрөөтэй юм уу? Өөр хэдэн цагийнх байна? Хямдхан байна уу? гэж оржээ. Энэ өгүүлбэрт ёо, мэйо гэсэн хэллэг орсон байна. Энэ нь байна уу гэсэн эсрэгцүүлэн асуух өгүүлбэрийн хэлбэр юм. Жишээ нь 这件有点大，有没有小点的? Энэ хувцас баг зэрэг том байна. Жижиг бий юу? Одоо бүгдээрээ харилцан яриагаа эхнээс нь дахин нэг харцгаая. 黄金周出门的人很多，机票很紧张，我们提前在网上预定一下吧。 好的，你能不能查查那几天去桂林的航班？我们一起看看。稍等，查到了，每天有4趟，早上8点的最便宜。 8点的有点早，有没有晚点的？有10点的，但是比8点的贵1倍。 差这么多呀？还有几点的？有没有便宜点的？ 还有下午2点和6点的，比10点便宜点儿。 下午的有点晚，那还是订早上8点的吧。 харилцан яриагаа орчуулъя. 黄金周出门的人很多，机票很紧张，我们提前在网上预定一下吧。 Алтан 7 хоногоор гэрээс гарах хүн их байдаг. Онгоцны тасалбар олдгой байцгадаг. Цахимаар өөрчлөлт захиалцгаая. 好的，你能不能查查那几天去桂林的航班？我们一起看看。 Тэгээ. Чи одоо тэдгээр өдрүүд дэх гүйлийн онгоцны нислэгийг гаргатгаж болох уу? Хамтдаа харцгаая. 稍等，查到了，每天有4趟，早上8点的最便宜。 Төр хүлээгээрэй. Олцглоо.
Өдөрт 4 нислэг байна. Өглөө 8 цагийнх нь хамгийн хямд юм байна. 8点的有点早，有没有晚点的？ 8 цагийнх нь баг зэрэг эртвэн ойройхон байна уу? 有10点的，但是比8点的贵1倍。 10 цагийнх байна. Гэхдээ 8 цагийнхаас нэг дахин үнэтэй байна. 差这么多呀？还有几点的？有没有便宜点的？ Ийм их зөрүүтэй юм уу? Өөр хэдэн цагийнх байна? Хямд байна уу? 还有下午2点和6点的，比10点便宜点儿。 Өөр үдээс хойш 2 цагийнх болон 6 цагийнх байна. 10 цагийнхаас хямд юм. 下午的有点晚，那还是订早上8点的吧。 Үдээс хойш арай орой байна. Тэгвэл 8 цагийнхаа захиалъя да. Ингээд бид харилцан ярианыхаа өгүүлбэрүүдийг орчуулж дуслаа. Үнэхээр олон хоногийн амралтын үеэр тээврийн хэрэгслийн тасалбар олж авна гэдэг ухаан зарсан хэрэг болдог шүү дээ. Харин одоо та бүхэн дараах жижиг эхийг уншаад дасгал ажиллаарай. Та бүхэн жижиг эхийн дагуу дараах өгүүлбэр зөв буруу аль нь болохыг таах нь байна шүү. Сон лив юэ гуй юэ хаа. Өгөх бэлэг үнэтэй байх тусмаа сайн. 人人都喜欢汽车和房子. Хүмүүс бүгд машин, байшинд дуртай. 给普通的朋友送戒指不太合适. Жирийн найзтай бүгд бэлгэлэх нь тийм ч зохисгүй. Одоо ихэд харъя. Хариугаа тулгаарай. 送礼物越贵越好. Өгөх бэлэг үнэтэй байх тусмаа сайн. Тэгэхээр хариулт маань буруу байна. Учир нь ихэд 送礼物不见得越贵越好. Бэлэг үнэтэй байх албагүй гэж байна. Дараагийн өгүүлбэр нь 人人都喜欢汽车和房子. Хүмүүс бүгд байшин, машинд дуртай. Зөв байна. Ихэд маань 没有不喜欢房子、汽车的人. Машин байшинд дургүй хүн гэж байхгүй гэсэн байна. Харин сүүлийн өгүүлбэр 给普通的朋友送戒指不太合适. Жирийн найзтай бөгж бэлгэлэх нь тийм ч зохисгүй. Зөв байна. Ихэд маань 如果只是普通的朋友送围巾、戒指、巧克力这样的礼物恐怕会让人误会吧. Хэрэв жирийн найзтай оролт бөгж шоколад өгвөл буруу ойлголт төрүүлж мэднэ гэж гарсан шүү дээ. Харин одоо жижиг ихээ орчуулцгаая. 送礼物真是一门学问啊. Бэлэг өгөх нь бас нэг ухаан юм. 下面写出来送礼物时要注意什么? Доор бэлэг өгөхдөө юуг анхаарахыг бичлээ. 第一，礼物不见得越贵越好，别人喜欢的需要的对他来说才是最合适的. Нэгдүгээр бэлэг нь үнэтэй байх албагүй. Бусдын дуртай, хэрэгцээтэй, түүнд таарсан байх ёстой. 第二，没有不喜欢房子、汽车的人，但你如果不是特别有钱，就不用想送别人送这些了. Хоёрдугаар, машин байшинд дургүй хүн гэж байхгүй. Хэрэв чи маш их мөнгөтэй л биш бол эдгээрийг бусдад өгнө гэж саналтгүй. 第三，如果只是普通的朋友送围巾、戒指、巧克力这样的礼物恐怕会让人误会吧. Хэрэв жирийн найзтай оролт бөгж шоколад өгвөл буруу ойлголт төрүүлж мэднэ. 最后还有非常重要的一点，还得了解对方国家送礼物的风俗习惯. Эцэст нь хамгийн гол нь нөгөө хүнийхээ улс орных нь бэлэг өгөх зан заншлаас мэдэж байх шаардлагатай. Та бүхнийг зөв орчуулсан байхаа гэж найдаж байна. Ингээд манай өнөөдрийн хичээл үүгээр өндөрлөж байна. Бид өнөөдөр 意见被差有点有没有гэх мэт үг хэлхийг сурлаа. Харин дараагийн хичээлээр 无限 灵活 心意 周到гэх мэт үг хэлхийг мэдэж авах болно. Дараагийн хичээл хүртэл түр баяртай үзэгчтэй. 再见. Хятадд яаж сурах вэ?